За TV-лог нэвтрүүлгийн энэ дугаар дээр цөмөрөө өөр нэг хот руу явна. За энэ нь болохоор Японы одоо Фукуока гэдэг хот байдаг. За тэр хотын бас сонин сайхан юм влог хийхээр шийдсэн. За нэгдүгээр бол бидний очих газрын одоо зочид буудал маш их сонирн байгаа. Тэр юу гэхээр бүр 1800 онд одоо нэг Итали хүн анх одоо тэр интерьер бүх юм тэр буудлыг бол хийж ирсэн юм байна. За тэгээд энэ буудалд бас бид нэг хоногоор одоо боломж гараад тийшээ явж байна. За тэгээд тэр нь 5 хоттой маш гоё хоол тэгээд яг жинхэнэ дэлхийн одоо стандартын 5 хоттой зочид буудал бас ямар байдгийг зүгээр очиж үзмээр байна. За мөн тентхийн бас алдартай хоолны газрууд, шөнийн гудамж. За тэгээд сонин юмнууд бас их байдаг гэсэн тэрийг цөмөр хамтдаа сонирхъя. За одоо би Шинканзэ гэдэг нь одоо хурдны галт тэргээр одоо явж байна. Энэ ойролцоогоор нэг 300-аас 600 км цагийн урттай бол явдсан байна. За үүний хувьд бол ерөөсөө онгоцоор ниссэн энэгээр явсан үед ямар ч ялгаа авахгүй. Бараг онгоцны зөв хямдхан байд юм байна. Ер нь хүнтэй санагдсан надад бол Осакагаас одоо Фукуока яваад ирэхэд нэг хүний зардал бараг сая төгрөг болж байна. За тэгтээ бас дотроо бас янз янзын нөгөө юу гэдэг юм шиг үлээ. Одоо левлүүд гэх юм уу? Одоо хямдханаасаа үнэтэй бизнес класс гэсэн шиг. Ганийг бодлын бас ингээд нөгөө аялж явж байгаа хүмүүст сонгоор нь энэ замдаа өнгөрч байгаа бас энэ юмнуудыг хараа явах сонирхолтой байна. За тэгээд Фукуока зөмөр уулзгаая. Маш сонирхолтой хот гэж байна. За ингээд Шинканзэгаар бууж ирээ шууд газар доор ороод ингээд буудлаа. Метроны буудлын руу ороод ирлээ. За энэ чэнээс нөгөө алдартай зочид буудлын руу явна. Замдаа 3 цаг яваад жоохон өлсөх стилтэй орчихлоо. Тэгээд Фукуокад ирсэн бол заавал одоо тэр раменуудыг идэх хэрэгтэй гэж байна. Тэрийг хальт идэх. Тэгээд буудлын руу явах юмцсан. Юм уу маа тавиад цүнх мөнгө тавиа. Оо, эдний стейшн үнэхээр царайлаг юм байна. Амар гоё. Өнгөлөг юм байна. За ингээд гараад ирэнгүүт шууд Макдоналдс, Starbucks, Moss Burger гэл бүх сүлж байгаа зүйл байна. За Фукуокад өнөөдөр гоё. Бүрхэг байна. Тэгээ нэмэх 15 градус. За энэчнээс стейшнээс юугаар явна, вагоноор явна гэсэн чинь, метроор явна гэсэн чинь таксигаар явах хэрэгтэй юм байна. Одоо 6 минут яваад очих юм байна. За Фукуокийн стейшн таалагдлаа, амар гоё өнгөлөг. Амар тийм тод мод мөнгөтэй юм. Ихтэй. Ер нь тийм загварлаг юм байна. За ингээд TV-лог нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа Agula Insurance буюу Agula даатгалын компани. За ингээд Agula даатгалын компаниас та бүхнийг 2 төрлийн даатгал дээр одоо би ер нь хамтарч ажиллахыг санал болгож байна. За энэ бол жолоочийн хариуцлагын даатгал, нөгөөх нь аяллаа даатгал. Манай нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа одоо T-Talk гэж промо код оруулснараа та бүхэн бас 5% хөнгөлт авах боломжтой. За тэгээ заавал энэ тэнд очиж одоо жолоочийн хариуцлагын даатгал хийх шаардлага байхгүй. Та бүхэн онлайнаар ороод даатгалаа хийхдээ одоо T-Talk гэсэн одоо промо кодыг хийснээр та 5% хөнгөлт авах боломжтой юм байна. За тэгээд би доор одоо бичлэгийн доор одоо бичээд та бүхний линк хаашаа орох вэ бүгдийг бичээд өгье. За тэгээд та бүхэн энэ хоёр одоо даатгалын доор одоо хийлгэхдээ промо код T-Talk гэж хийгээд 5% хөнгөлт аваарай. За тэгээд даатгалын компани та бүгдийн амьдралд бол маш хэрэгтэй зүйл шүү. Agula Insurtech. Agula Insurtech. За ямар ч гэсэн нэг юм мэдээд авъя. За энэ тийм амар алдартай энэ юу вэ? Rakuten энэ манайхаар одоо 5 цулны газар юм аашаа. Тий. Үхрийн гидсний шөлөөрөө одоо энэ Фукуока хотоос гарсан юм маш гоё ресторан байдаг гэж. Тэгээд Японууд бас энэ гидс дотор 5 цул мулаараа бас маш гоё амттай. Одоо бас брэнд үүсгэсэн юм. Эртээр үесээ бас хэрэгэлдэг байсан. За тэгээ ийшээ оръё. Гаднах маднах интерьер нь бас гоё юм аа, өнгө мөнгө. Ер нь энэ хаа газрын хоолны газар хөгжсөн улстай ингээд хоолны
одоо хаяг шошго хийхэд яг гоё энэ шар, улаан, хар те энэ өнгүүдийг айгүй ашигладаг. За энэ Welcome to Fukuoka гэж. За энэ тэгээд миний үдхээр би энэ хоолны газар юусаа орж үзээгүй. Тэгээ миний одоо төсөөлж байгаагаар бол юу юм бэ? Маш их тийм жууцаа. За тэгээ гоё шүл мүлтөө. Буцалгаад одоо дундаа иддэг хот маягийн юм уу? Тийм хүн шиг байна. ийм гоё газар үт юм байна. Ингээд сетэр нь загтай. Тэгээд нэг хүний сет нөрцөөр 1400 yen байна. Тэгээд нэг хүний нэг 30,000 төгрөг юм уу та. За энэ гоё газар. За хоолнуудыг харъя. За энэ ч нэг ийм одоо юу аваад байна те. Хачир байна. За миний одоо энэ гүзээ байна. Амтлаад халуун ногоор амтлсан. За нөгөө өндгөө аваад ирлээ. Тэр түүхийн өндгөө бас нөгөө шүл мөрөн байна. За ингээ маш их гоё. Горил аваад ирлээ. За тэгээд энэ дээрээ ингээд ийм гоё дарсан ногоо, амтлагч, хар перч, давс гэдэг юм байна. За тэгээ хоолны нэртэй зүгээр харъя. За загаал мал бол их гоё юм байна. Гоё. Зүүн стил. Тэгээ энэ дээр гоё юм шардаг хоолнууд овтаагаас ордог юм та. Одоо ингээ хоолыг харъя зүгээр. За ингээд нэг юм жижигвтер тоогоонтор ингээд миний бол дээр нь жууцаа, байцаа. За тэгээд өшөө доороо шөлтөө. Тэгээ одоо энэ гиз дотор байна. Нэг их гиз дотор байдгүй юм. Тэгээд ямар ч ингэ буцлах юм шиг байна. За тэгээд хүлээж ийзэн. За тэгээд энэ шөлөө буцалж байгаа хоорондоо гүзээг идэх юм шиг байна. Ийм гүзээ. Аг зэргийн шилэн цуу ийгээд тэгээд халуун ногоо. Тэгээ ногоон сон гэрчээ ийцэн байт юм байна. Ямар ч тийм гүзээний амт бол байхгүй болчихсон юм байна. Мөшрэг гүзээний амт бол нэг тэнэг 100-ны 5-6% нь л энэ гүзээ юм уу даа гэж бодогдохоор ерөөдөө нэг ялч чансан малын булчин шиг л байна. Нөгөө юу шүрмэс шиг гэх юм уу? За ингээд зөөгчнөрөө гоё худалдаж өгд юм байна. За шөлн нэг тийм цай шиг тийм хар цай шиг өнгөтэй шөлтөө. Тэгээ нэг их махцах алгуу. Яг нэг гиз дотрын нэг өөхний хэсэг, бүдүүн гизний өөхний хэсэг. За тэгээ өөр одоо юу аваалаа мэдэхгүй. Намайг жууцаа байцаа хоёр бол байна. За тэгээ гоё шүл гарах баха. За ингээд явж хутгаж өгд юм байна. Би өөрөө хутгад утгачаар байна. Тэгээ энэ зөөгч нь амар сүрийг бодлуулаад за би танаас хутгаж үзүүлээ гэж байна. Тэгээд гисэн. Тэгээд жууцаа, дүүфу, байцаа, сонгон сарамс. За тэгээд нэг тийм гоё шөлөнд бол туслаад байна. Миний бодлоор ингээ харангуйтыг ойролцоо 5 минут уцлаа. Тэгээд энэ ч бол маш олон хүн сууж байна. Бас дандаа залуучууд байх шиг байна. Thank you. За одоо энэ зүгээр амснаа. За юм гоо ном ногоон байцаатай гоё шүү дээ. За одоо энэ моцунабе гэдэг одоо үндсэн хоол нь энэ юм байна. За тэгээд энэ нэг жоохон шөлөндөө одоо энэ гурилаа хийгээд буцалгаад хамгийн сүүлд нь идэх юм байна. Тэгэхээр энийгээ идээд тэгээд болоо юм байна үндсэндээ бол. За манай нөгөө Монголын нөгөө нэг айхтар өтгөн хойны гидсний шүлээ шүү дээ. Тийм бол биш. Ерөөсөө л нэг гоё тийм. Маш зөөлөн амттай.
За ер нь эзний шүл гэж хэлэх хэцүү юм байна. Зүгээр л энгийн нэг эдний одоо хийгээдэг энэ цуутай шүлнүүд байдаг шүү дээ. Тийм хамттай байна. Тийм хүчтэй. Бид дотор мотор ерөөс хамтдаггүй. Бүр айхтар өнөр хамтын цэвэрлээд угаагаад бүр баг болгочтой байна. Тэгээс ингэж хийвэл гоё юм байна, гоё цэвэрхэн. Манайханцсан бас хамгийн хаягддаг бүтээгдэхүүн ч одоо энэ малын дайвар бүтээгдэхүүн биш гэж дотор мотор инээ тэрэг. Тэгээд нөгөө нэг мөрөнкөө байцаа. Нөгөө нэг мөрөнкөө байцаагаа бүр нэг ялж биш гоё юм. Жажнууртаа бас мусгаар хэлүүлэх гоё юм. Дандаа ийм мэдээ дотор бас тэгээд хоромтой байхгүй яах вэ? За ингээ би бол өөрөө мэдэх гэдэг ингээ хаагаад унах юм байна. Яг үндсэн одоо нэг бол шавдаг юм хоол, нэг бол одоо ийм шүлтэй хоол байд юм байна. Хатсуу набэ гэдэг хоол ямар ч нэг ийм байд юм шүү. Яг нөгөө Монгол нөгөө эзний шүл шигээ санаад бол идүүд бол тийм байхгүй юм байна. Тэгвэл энгийн гоё чуун шүл шиг бол авдаг чинь. Гэхдээ яг нэг бол амсаар өчгөл зүгээр баха. За тэний жоохон шүл үлдсэн. Тэрэн дээр энэ нэг аяг хомонгоо хийгээл. Тэгээ сайхан утгаал шүлний амт оруулаад одоо гизээ дүүрэх стилтэй юм байна л да. За ингээд энийг амсаар үзье. За тэгээд цаашаа явна. За хом нь одоо болчлоо. За ингээд сайхан энэ шүлэн багсан цаанаас нь өнгөө зүүр шүлээ нэмээд ээж болт юм байна. За тэр нь бол нэг цуун шүл юм байна. За ингээд гомонгоо аягандаа хийгээд за энэ дээрээсээ ингээд гомонгоо хийж чаа. За энэ дээрээсээ өсвөл шүлээ нэмж болно. За ерөн л тийм хөнгөн тэгээд одоо яаж одоо махыг хэмнээд тий тогоон дээр 3 махтай байлгах уу тэгээд. За тэгээд өндгөө хаглаад одоо энэ өндөг идэх ч бас нөгөө уургаар баян болгож байгаа шүү дээ. За ингээд энэ дотор ингээд төг өндгөө хаглаа ич. За тэгээд энийгээс хутгаж агаад ер нь тэгээд энэ Япон улс ч одоо дахиад хааны махаар одоо юу гэдэг маш өндөр хэрэгэлттэй үржүүлдэг. Яг л богино хугацаанд одоо болдог. Тэгээ хамгийн боломжийн үнэтэй. Гомбол аюу гоё хатуу аюу гоё гом. Тэгээд түүхийн өндөг шүл хоёрыг та төсөөлж байгаа. Шүл нь бол их гоё тийм муухай бол биш. Аюу дайжгаа. За тэгээд энэхийн алдартай гахаа өхрийн гидсээр хийсэн хоолны газар нэм байт юм. Энэ хоолоо бас идэх гээд Япончууд бас маш ихээр идэх юм байна. Яг нөгөө Монгол хүнд бол эзний шүл мүлгээд бидний нөгөө нэг төсөөлдөг ойлголтоос бол тийш өөр. За тэгээд бас хөнгөн бас гоё юм байна. За ингэ цаашаа яваа. Ийм гоё. гэдэг юм байна. Ингээд пекн энэ нэг цомхон ингээд хоолмол байна. Хөргөл газар байна. Тэг яг нөгөө нэг тогтоод гоё суул одоо нөгөө мах захыг бас гоё шараад суугаад идвэл зүгээр юм байна. За ямар ч үсэн нэг орой 6 цагаас хоолнд орно. За тэрнээс өмнө бас нэг төр зуртаа ч гэсэн гоё нутгийнх нь брэнд шүлийн амсаад авлаа. За сөөрх юм байна. Одоо энэ зурган дээр бол ингээд мах цах нэг овоорцсон байгаа юм байна харж байна уу? Биш. Тийм юм бол байхгүй шүү. Энэ бол хитгэн ширхэг юм байна. Одоо энэ мах цах ингээ байж байгаа ч юм бол худлаа шүү манайхаа. Одоо энэчнээс 1 2 3 4 5
6 ширхэг юм л дотор нь байдаг. Ийм овоосон биш. Энэ одоо яаж өөрөөр захиаллаар ингэж ярьдаг юм. Саяны бидний захиалсан бол тийм байхгүй байлаа. За тэгээд энэ бас шүлэн бас гоё юм аа. За одоо нөгөө нэг алдартай зочд буудлын руугаа шууд явна. Таксинууд нь бас янз янз байна. За тэгээд таксинд суудцаад явна. Ер нь тэгээд хотын таксины үн бас янз янз байдаг. Одоо энд бол 1 км-ийн 670 йен гэдэг чинь 10 хэдэн мянган төгрөг. Хавцаа байдаг юм байна. Дэлгэцэн дээр нь гарч байна. Бидний Кёотод байхад таксины мөнгө километрийн 500 хэдэн йен ус арай хямдхан. За тэгээ Фукуока хот нь энэ Японы хамгийн том хотуудын 3 ч гэсэн юм байна. Тэгээ Токио, Осака, тэгээ Фукуока гэж явдаг юм байна. За өвөө бол нутгийн радио мажаага сонсцол явж байна. За ингээ буудлын руу явъя. За ийм өвөрмөц концепттай буудлын үүд юм байна. Сая ороод чекин хийчлээ. Энэ ингээд ийм хоёр тал руугаа ийм тоосох юм шиг ингээд байш нь болохоор ийм гол руугаа ийм цонхохгүй. За тэгээ Кёото Фукуока хотын одоо номер 2 бичигддэг одоо 5 хоттой зочдлууд юм нэ. За хотел Эл Плаза гэдэг. За энэ буудлын нь бас маш өвөрмөц одоо дизайн тэ архитектур юм. 1800 онд одоо энэ зочд буудлыг Италийн одоо архитекторч одоо хийсэн гэж байгаа. За тэгээд тэрийг сүүлд одоо Японы бас нэг одоо нэр бүхий архитекторч бас энийг хийсэн гэж. Одоо шинжилсэн гэх юм уу? Тэгээ бүр амар алдартай болсон. За тэгээд энэ буудлын нь өөрөө одоо юу гэдэг гадны ус хүмүүс орж ирж байх дуртай буудлуудын нэг гэсэн. За би тэгээд ямар ч зэ өрөө мөрөө бүх юмыг харуулъя. За ингээд оронгууд одоо энэ хотел Эл Плаза, Эл Дорато гэдэг. Ерөнхийдөө бас маш дээр үеийн түүхтэй юм байна. За энэ бол маш гоё цэвэрхэн. За ресепшн дээрээ би түрүү нэг чекин хийж энэ дээр ингээд архитарс мос тавьчихсан. Энийг бол үнэгүй бас хэрэглэж болох юм шиг байлаа. Та юм уу хул гэдэг шиг. За энэ гэрэл мэрэл бол маш намуухан. Тэний гоё одоо ямар их юм. Тийм гоё мэдрэмжтэй. Хуучны нэг Европ төрөд ирсэн юм шиг. За тэгээд энэчнээс бид нар нөгөө шууд бараг ийшээгээ ирээд хоол идүүлээ идчихэр байсан юм билээ. Замаараа хоолны газар орохгүйгээр. Тэгээ ер нь энэ буудалтаа одоо юу мөнгө төлснөөс хойш энэ хоол яг энэ хэсэг одоо нэг тохирдог хоолны хэсэг нь үнгүүгээр авсан. Тэр нь болохоор бас жоохон нөгөө буудлынхаа юунаас шалтгаалчт юм билээ. Маш хямдгалтай байхад нь авсан болохоор их гайгүй юм. За тэгээд энэ хоолны хэсэг стейшн бол ингээд хүссэн цагаараа одоо юу гэдэг өглөө 7 цагаас орой 11 хүртэл одоо мэдээлэл гарт юм билээ. За энд бас гоё паста мастер гэж. За энэ ч зүгээр аваад тест хийж үзье. Гоё юм байна. За тэгээд энэ чи фитнес одоо юу гэдэг маш олон төрлийн юунууд бас фри гэсэн. За би ингээд камертаа бас нэг гараа. Эдний пицца, паста энэ төр байгаа юм. Яг Итали зочд буудал гэхээр бас хоолнууд нь бас баг зэрэг юм. Итали маягийн биш үү бас. Тэгж харагдаж байна. За энд гоё кофе харагдаж байна. За кофе авнаа. За ер нь гоё юм байна. Гоё зочд буудал. Тэгэхээр хаасаагүй болсон нөгөө хятад жуулчдал их баг шиг байна да. За iced coffee, americano coffee, blended coffee. За энэс авчи. Тэгэл ер нь нэг л өдөржингөө идээ суугаад байвал идээ суугаад. Бид нар бүр 70% хямдралтай авсан байгаа энэ өөрөө. Тэгэхээр бүр маш хямдхан авсан гэсэн үг. Тэгээ бас гоё газар юм байна. За. Йоо, за энэ загвар магвар бол ерөөсөө бас яг Итали метал шиг санагдчих шүү.
ингээл байт юм. За манай 301 номерын өрөө. За цөмөр өрөөг нь харъя. Одоо энэ Фукуока хотын одоо зочид 5 хоттой зочид буудлуудын одоо юу юм бэ? Хоёрт бичигдсэн юм байна. Нэгт юу хэлээ нэг буудал байсан. За би тэрийг харчаад хэлээ. За ингээд өрөө мөрөө нэг иймэрхүү юм байна. За том өрөө нь ороод ирлээ. Том өрөө нь ийм байт юм байна. За энд нэг хөрхөн бэлэг ингээд тавьчихсан байна. За ингээд нэг тийм иймээс сүртэй байхгүй юм шүү дээ. Ингээд энэ ч нэг хитэн цай, кофе тэгээд доор нь цэвэр уснууд зурагт ингээд маш гоё цэвэрхэн юм байна. Энд нэг юм бомб нэг байна. За энэ ч хаалган юм. За үүдэндээ ингээ ванта. За ваных нь өрөө нэг иймэрхүү. Гэхдээ ер нь Японы зочд буудлууд амар жижиг гин л дээ. Зүгээр дундаж буудлууд мөр хүн багтахын аргагүй амар жижиг. Энэ бол том байна. За буудал нь бол нэг иймэрхүү юм байна. За одоо цөмөрө хоолны газрууд тэгээд ресторан, доотлын интерьерүүдийн харъя. За энэ ажилчид нь бол ерөнхийдөө тэгээд мөнтгийг өөрхөн тэр нутгийн хүмүүс л байт юм байна. За одоо энэ Ил Плаза буудлын тухай цөмөр яриа. Энэ гаднаасаа жишээ өрмөц одоо юу гэдэг ингээд орчин үеийн барилгыг бодвол тэгээ энэ бас юу юм бэ? Одоо энэ интерьер нь бас их зөв юм байна. Ер нь тэгэл нэг тийм жоохон дарк тал руугаа. Гэхдээ айгүй гоё тийм нэг юм хуучин юм Европ одоо Итали маягийн тийм өнгө зураг тэгэл дизайн нь бас нэг тиймгүй юм байна. За тэгээ хоолнууд нь ч гэсэн бас нэг тийм одоо юу гэдэг юм бэ? Аз гэхээсээ яг Японы юмуд нь байна. Ганц хоёр нөгөө мочи зочи ногоон цай майт юм. Бусад хоолнууд нь ерөнхийдөө юу юм байна? Жохон Итали маягийн хоолнуудтай юм байна. За тэгээд кукинууд би өөрөө нэг амттангууд амар дуртай. Энэ дээр нэг хөөрхөн жижигхэн кукинууд бол мангар их байна. Энэс авчлаа. За тэгээд сайхан кофегаа уучлаа. Энэ ч нэ бас нэг тамхи татдаг өрөө мөрөөтэй юм байна. За тэгээ хараад ахт ерөнхийдөө энэ хятадын жуулчд бас их байна. Тэгээд ер нь хятад Япон хоёр хүмүүс л байна. Нэг ганц хоёр гадаад шар хүмүүс явж байна. Тэгээ ер нь 1860 онд анх Японд тэр Итали одоо архитектурын буудлыг хийгээд бас бүүн болж исэн юм байна. Тэгээ олон зуун жил болоод тэр нь одоо юу гэдгийг хуучраад жоохон нөгөө хүмүүсийн сонирхол одоо татхаа болсон юм ааши. Тэгэнгუთ нэг Япон одоо архитектор бас энийг сүүлд 2000-ад онд 2009 онд одоо энийг бас дахиж одоо шинжилсэн юм байна. Тэгээ Ил Плаза гэдэг зочид буудлын нь бол маш одоо өвөрмөц нэг дизайн те одоо ингээд буудлын тэр өрөө хаалга мөнгө гаднаасаа одоо орж ирэх байдал. За тэгээ гадна байдал маш өвөрмөц. За тэгээд бас японочууд нь өөрсдөө энэ буудалд бас буугайг дуртай гэж байна. Нэлээд бас очтой байдаг. Би нэг олон сарын өмнө энд нэг ажилтаа байсан болохоор яг энэ буудлыг судалж агаад одоо яг энэ Фукуока хоттой одоо 5 хоттой зочид буудлын хоёрт бичигдсэн юм байна. Одоо лагара. Одоо Монголд жишээлбэл одоо юу гэдэг Шангрила нэг номер тэр нь 2 номер гэдэг шиг. Тэгээд маш их жуулчд бас ирж сонирхтой юм байна. За тэгээд өшөө цаасан танилцж хамжааг байна. Ямар ч сан лобби юм шиг байгаа энэ. Тэгээд лоббид хоол нь одоо хүмүүс нийлээд интернет ороод өрөөний хувьд бол бас дажгүй санагдлаа. Тэгээд өдөртөө байхгүй ч гэсэн маш гоё. Тэгэл ер нь тэгээд 5 хоттой үнэтэй байх тусмал одоо энэ амар цэвэрхэн амар гоё болол ирж ин л та угаасаа. За тэгээ энэ ч бас фитнес тэгээд өшөө бас олон төрлийн юмуд бас бэдэг гэж энэ бүгд буудлынхаа одоо мөнгөнд багтсан байт юм байна. Одоо энэ хоолыг зөвхөн өглөөний цайгаар одоо хэрэглээд байхгүй бүтэн өдөржингөө идэл гэж болох юм байна. Энэ цугаал идэл явтлаа. Тэгээ маргааш 12 цагаас бид чек аут хийн гэсэн. 12 цагаас бид буцаад одоо Осака хот руугаа явна. Тэгээ орой энэ 6 цагаас уулзалтаа. За тэгээ 5 хүнтэй бас энэ тийм бас амар алдартай хоолны газруудаар бас дахиад явна. За ингэ жоохон байж байгаа буудлаас манай Япон найзууд ирж авах хаа. За энэ одоо Японы chicken teppanyaki гэдэг газар ороод ирлээ. За нөгөө вагю мацхын шараал. Ваа.
Wagyu Master. За энэ яг Фукуокатын одоо нэртэй том гол байдаг. Энэ голын иргэдээр байдаг бас эртний уламжлалт бас түүхтэй юм гоё. Тепаняки гэж одоо нөгөө нүдэн дээр нь гоё шараад үйлчлдэг юм ресторанд орж ирлээ. За энэ манай Япон түншүүд манай үйлчж байна. За энэ Wagyu мах доороо будаатай. За Миязаки гэдэг. Миязаки. Юу Wagyu тэрний одоо хамгийн дээд төрлийн мах гэлээ. За ийм гоё ингээд дундаа будаага ороод идэм байна. За энийг амсаа. Өмнөх сараа 15 мянга стат байсан. О тийм үү. Buonissimo. За энэ одоо дараагийн хоол. За ингээд хэдэн төрлийн хоол өгнө үү цөмөр үзье. Дараагийн хоол их гэж байна. Одоо энэ байцаа гэрчлэх шиг. За одоо бид байцаа шарж байгаа. Ийм байж байгаа. За энэ бол ерөөсөө шоу маягийн. За энэ хажууганы десерт аваад ирсэн. Энэ бол ерөөсөө маш 1 2 3 4 дөрвөн чигчүүр урны одоо хомс шиг юм аа. Ачиж өгч байна. Энэ дээр гоё амттай. Ялгаагүй нөгөө нэг үнэтэй мах байна. За энэ амар гоё юм байна. Энэ мах нь бол яг шахаад нөгөө шиг ногоотой гэлбэрт оруулсан. За энэ ногоон соуснууд дээр ногоон бандууны сүмс байна. Ногоон бандуугаар хийсэн. Амар гоё амттай. За энэ шар сүмснууд дээр нимбэгний сүмс байна. Тэгээд хоорондоо холцтой. Маш гоё тийм амт гарч ирж байна. Юу ногоон мандуу одоо фрэш манайх мандуу нөгөө лаатсан байдаг. Хүлдүүгээр ингээд бас хийсэн ногоон мандуу. Тэрийг манайхаа хэрэглээ бол зүгээр гоё юм байна. Яг л нэмбэгтэйгээ мандуутайгаа холиод амар гоё. За Японы юу хаанд ирсэн тэгээд нэг байцаагаа шараад байна. Байцаагаа мөнхийн шараастай. Манайхын байцаагаа сайн идэрээ. Бид айхлаа амар гоё махатаар байцаагаа идэнэ. Тэгээд ингээд хальт шараал өгöd байгаа. За энэ өвгөн бол энэний одоо мастер. Их мастер нь гэж байна. Хамгийн том мастер нь одоо бид зөвлөлж байгаа гинэ. За энэ бол өстой гоё таалагдлаа юм. Nice. За одоо энэ нэг дун мун тий одоо эднэрийг гоё хуурж өгөх гэж байна. За энэ чинь ингээд lobster юм одоо сүүл байна. За энэ scallop. Окей. За тэр за дараагийн хоол seafood байна. Дун тэгээд загас кеса. За тэгээд багцгийн мөөг ногоотой гоё буураад бэлтэж байна. За цөмөрө хийж байгаа процессыг харъя. За Монголд бас юм Тепаняки ресторан байдаг одоо Тавбо гэдэг Нагомигийн одоо талбай ажлын ресторан дээр нэг юм Тепаняки байдаг санагдаж байна. Байдаг. Тэгээд цэцэг зочдод бас байдаг санагдаж байна. Одоо байдаг юм гэхгүй. За энэ Японд яг нөгөө нэг газар дээр нь эх орон дээр нь ирж одоо юу гэх юм. Монголд чуушуур амснаа гэх шиг. Энд тийм бас одоо яг мастер шеф за нэлээд гайгүй бас үнэтэй газар нь ирсэн байна. За би одоо бас алкоголгүй вайн ууж байна. Алкоголгүй вайн ууж, алкоголгүй пип, алкоголгүй вайн байна. За энэ бас зүгээр байдаг. Толгой дээр хөвдөхгүй. За ингээд нөгөө дунгич аваачаад чараад алаа ицсэн. Одоо энэ хоёр дунгаа ирчиж байгаа. Сайхан нарийнх ирчээд амтлаад сайхан маслын шарж. За энэ бол нэг тийм одоо юу гэх юм айхтар нэг гоё. Тэгээ ер нь бас өвөрмөц амттай бас гоё.
Тэгээд энэхийн курс хоолнууд ингээд маш их хоолнууд одоо араараас хийж өгөх баг. За хоолн болон гэсэн юм амсаа. За энэ нэг хоол нь одоо мадай гэдэг одоо цагаан загас юм байна. Тэгээд скалоп. За тэгээд энэ цагаан вайн баг зэргийн кремтэй хорж соус хийсэн байна. За доор нь гой байцаа шаасан байна. За энэ өөр хин нөгөө хөдөлжсэн дунгийн чинь ингээд будаа болтон шаардсан байна. Тэгээд ясан дотор нь махын шараад хийцэн. Сүмс нь бас гоё сүмс, ногооны сүмс, тэгээ мөөгтэй. За энэ хоёрыг амснаа. Монгол акцент нь нэрээр Русиа. Энэ тав гэмэр гоё, харахад амар зузаан чулуу шиг нөртөө. Доороо бол хөнгөн яг тийм биш. Тэ айгу гоё. Харахад бол амар тийм хүнд чулуу шиг. За загсны махан. Гоё харагдаж шүү. За сүмсэнд нь сайхан дүрж байгаа. Тийм болцсон нэг юм 100% бол болоогүй загсны мах. Баг зэргийн шүүрхийн нэг ойролцоогоор 80% болцсон. 20% түүх гэсэн. Өнөөдрийн ер нь бүх юм нь Фукуока хотын одоо далаагаас авсан юмнуудыг одоо бид нар санаж байгаа. За өнөөдөр одоо энэ Фукуока өөрсдийнх нь далаагаас өглөө барьсан загаснуудыг шарж өгч байгаа гэж шүү. Энэ үгнийг чинь нэрсэн. За өнөөдөр спешиал мах байна. За нөгөө вагю биш юу гэлээ яма? Кобеги. Кобе. Japanese specialty. За Японы хамгийн дээд зэрэглэлийн нөгөө кобе мах нь байна. Одоо энэ вагюны дээр ордог мах. За энийг одоо шарж өгнө. Йоо. За тэгээд тэр хатуу зөөлөн шарах уу гэнэ. Бүгдээрээ medium шарах гэж байна. За нөгөө дунгийн мах нөгөө түүний амьд дээр нь шараад байдаг. Монголで会社をやってた社長僕が知ってたんですよ。日本 Энэ 人。 бас нэг хагас бол 10年ぐらいかな。 амт нүгүүдийг нөгөө юутай зүүрх үйл それでお知 энэ り合い юм хүний гүзээний нэг юм зузаан こ хэсэг んな байдаг その шүү 会社は дээ. ないんですよ。モンゴルにないから。 Шүрмслэг ч юм уу тий. Яг тэр нөөсөл жоохон нэг эдсний амт багтаа сайхан цэвэрлсэн гүзээний махтай яг. Ингээд хотлоо шүү. やってたんですけど、飲食全部やめて、今もうスーパーとか最近も Нэг ялж уудагцсан шүрмсний мах шиг тийм тий. За хоёр тоол юм байна. За одоо нөгөө кобе махын стейкнуудыг шарж өгөх гэж байна. Энийг шарж байгаа зүгээр хараа. いいかなって。 日本にいらっしゃる間には За ингээд одоо стейкний хачруулыг хийж байна. Радиш буюу тий цагаан манжин. Тэгээд ногоо あれもできるよ。 янз янзын ногоо могоо буурч. За тэгээд бэлэн болонгоо OEM って何？ オリジナル нүдээр нь гоё ингээд шараад いやその бид нар гоё юм уу яриад тэгээд сууч байна. オリジナルかっていう。 За стейк бэлэн боллоо. За одоо жоохон шоу орно. За ингээд бренди асаачлаа. За энд стейк бол би уусаа төсөөлж амар гоё зөөлхөн гоё байгаа. Гэтэ маш тослог. Ер нь хүмүүс энэ вагю энэ одоо копи биф амд ороод хайрдаг гэдэг юм. Зөөлхөн юм нь бол маш
голоор одоо өөхлөг тавсцсан өөх байдаг учраас тийм зөөлхөн байдаг. Тэрнээс бол яг амтан бол яг гоё Монгол өхний өөхийг бол миний хувьд бол гүйцэтгэв маа. Тэгтээ гоё зөөлхний хувьд бол зөөлхөн. Дэлхийд бас брэнд болсон гаштай бас. Ингээд хараад. За ингээд тавгаа гоё юм. Ер нь голоороо шүүрхий. 4 талаараа гоё болцсон. За. За стейк зүмөр амсаа. Одоо ингээд харангууд зүгээр тэр чигээр өөх тараад. За юм байна. Окей. За энэ нэг соус байна. Сой соус. Сой соус. За ингээд жажлангууд нэг өөх нь бутраад шууд амд хайлаад. Гоё байна. За энэ дэр хоёр төрлөө давсан. Энэ нөгөө нэг хөхөртэй нөгөө давсан. Энэ далан давс. За энэ ногсон одоо фрэш хар перц байна энэ. Тэгээ васаби. За тэгэл ачирны яг үгээр ганц 2 шиг юм ногоо шаардсан. Чарамсыг чипс болгосон. За энэ дэр нэг гоё салат ногоонууд тавьсан байна. За гоё юм. 이거 거의. 이거 세팅 말고 더 수착시군. 이거 뭐 잡지스 있는 거라. 다른 거 못 따라 오르게 죽고 당 말. 그리고 뭐 못다 못다가 가져. 오르게 죽고 닥시군. 자 거의 되면 있니? 만화 먹고 세게 임고. 그냥 맞아. 서울으로 빼드고 가. 만화 하면서. 얼찬 곧 와이쇼. За одоо ингээд ер нь хоолн дуусчихна. За зарим хүмүүс нь будаа идэх гэсэн. Би бас паста идэв. Тэгээд Япон маягийн паста хийжлээ. За энэ дээр өндөртөө тэгээд нөгөө гоё махтаа тийм паста байна. За тэгээд энтхийн одоо курс хоолн дуусчихна. За энэ бол угаасаа амт бол ойлгомжтой. Будаа торгончсон ойлгомжтой. Өндөртөө нөгөөний гоё махтаа ураг. За ийм яг хийвэд юм байна. Гоё олны газар өнөө. Манайхан таалагдгүй ямар шүү байна. Манайхан тэгээд таалагдгүй сэтгэлээрээ. За тэгээд яг шинэ загас, шинэ одоо мах тэгээд нүдэн дээр нь шарж өгөөд дарстаа тэгээд гоё байна. Сонирхолтой газар. За ингээд Фукуока хотын энэ ер нь голоо ингээд дагаад бас хотын төвөө голынхын цааталт нь болохоор арай жоохон настай хүмүүстэй арай жоохон VIP private юм байт юм байна. Бид нар голын цааталтай байж байгаа сая голынхаа одоо нааталтаа гараад ирлээ. Нааталтаа гарахлаа залуучууд малуучууд арай нэг хямдхан хоолны газрууд тийм газар байт юм байна. За одоо ингээд үргэлжилсэн шөнийн хоолны гудамж үйд юм байна. За энэ залуучууд нь эндээ одоо сайхан нөгөө кинонд гардаг шиг хоолоо идэл. Тэгэл уугаал. Энэ солонгос кинонд гардаг шиг гялгар утантраараа суудсан байт юм бүгдээ. Тэгээ сайхан харигтаар суугаал. Гадаа бол маш дулаахан байна. Жирөөсө хүртэгтэй хүн амт бараг байхгүй шин. За ингээд үндснийх нь хоол молны газар зөндөө байт юм байна. Тэгээд сайхан пэми уугаад орой тэгээд ер нь 3 хүртэл божигддаг гэж шүү. За Фукуока хотыг бист ийм гоё хот гэж юусоо бодсонгүй. Амар гоё хот юм байна. Залуучууд үнээрээс нь одоо энд маш ихээр хүмүүс одоо ирж амьдрахыг хүсдэг болсон гэж. Нэгдүгээр айгүй хямдхан. Хоёрдугаар ажлын байр ихтэй. За тэгээд энэ Фукуока хот нь бас маш эрчтэй цэцгэлж байгаа хот гинэ. Маш их одоо зочид буудлын үйлчлэгээний газрууд одоо маш их нэмэгдэж байгаа. За тэгээд энэ гол нь шууд далаатайгаа одоо зутгацсан байт юм билээ. Тэгээд ерөнхийдөө энэ Фукуока хот нь далаа ирэг дээр байдаг хот юм байна. Маш гоё чиглэл тийм уурын хэсэг та. За ийм годомж байт юм байна.
За ингээд энэ чинь шинэ газрууд нээгдэхлээр ингээд баахан цэцэг мэцэг тавьчихдээ юм билээ. Одоо энэ жил зөндөө шинэ газар нээгдсэн юм шиг. За ингээд Фукуока хотын одоо хотын төвийн залуучуудын одоо орой гарч те нэг гудамжаар нь дандаа баар зоогийн газрууд. Нэгд нь одоо нэг гудамжаар нь хоолны гудамжууд. Тэгэл ингээд 9 жорын юм байна. Тэр октодыг хараа штэ. Хоёул ингэ. За тэгээд энэ октод зогссон ингээд манайхаа ормоор гэж. Явж идэв юм. За ингээд үнэхээр гоё хоолтой газар бол ингээд залуучууд ингээд оочлоо зогсчиход байна. Тэгээд гоё. Хөгжилтэй байт юм байна. Яг юу болоод байгаа юм бэ? Энэ одоо хаалга болгонд нэг хоолны газар матраа байт юм шиг. M Club. За ингээд ерөөсөө дандаа клуб энэ клубын гудамж руу ороод ирчих шиг боллоо. Тэгээ 11 гээд ер нь гудамжны хоолны газрууд нь бас хаагаад эхэлт юм байна. За энэ октод бол одоо ингээд хүн чихдэх гээл зогсож байна. Манайхаар гээл. Нэг хүн оруулаад 2000 йен гээл авдаг гэсэн. Тэгээд өдөрт 10 хүн оруулсан 20,000 йен гэсэн ойролцоогоор Монгол мөнгөөр 60,000 шивлээ. Бараг 500,000 төгрөгт орчт юм уу. За тэгээд энэ нь лаг үнэтэй Cartier Martier гэх тасархаа дэлгүүр ах шиг байна. Тэгээд ер нь гоё юм аа. Энэ Фукуока ч бас харьцангуй залуучууд бас ихтэй хот юм шиг санагдлаа надад. Яагаад ч юм. За ингээд юм уурын чив хүмүүстэй одоо явна. Хайж барьцлаа. Өчир нь бол олохгүй байна уу? За ингээд хоолны газрууд нь үнэхээр гоё юм байна. Үнэн нь бас хямдхан нэг 7-8 төгрөгөөр нэг хоол аваад идэж байна. 60 минутанд 60. За ер нь энэ гоё газар байна. Энийг орж үзье. Одоо энэ бол зүгээр өөрсдийнх нь одоо энгийн залуучууд нь ордог газар байхгүй. Тэгээ ер нь энэ Фукуокад ирсэн чинь раменууд нь бүр улам гоё болоод ирж байна. Хараа. Йоо энэ одоо амар махцахтай бүр улам юм lag шүлмөлтөө раменууд ийм гоё болоод ирд юм байна. За одоо энэ раменыг та нар харалтаа зүгээр. Үхрийн махаар зодоо хийсэн байна. Ер нь энэ их гоё санагдаа. Тэгээ зүгээр бас энгийн залуучууд нь бас ямар ч хоолны газар байдیں۔ Тэгээ хоёрдугаар бас Японч ерөөсөө ажилчид нь Япон хүн байхаа болчихсон. Дандаа гадаад хүмүүс. За ингээ өөрсдөө ингэ сууж ирсэн. Ингээ. Энэ рамен гэдэг юм. Янз. За энэ шордог мордог нь бас гоё юм шиг. Ай мэт юм. За бар маруу. Битүү хүмүүс гэдэг. За ингээд байна. За ийм хөгжилтэй газар гэдэг юм байна. За энэ ч цөмөрө шорлог авч иднэ. Одоо манайхаар шорлог юм уу? За ингээд энэгээрээс та баахас хэмэхэ ингээд үүсчихсэн. Ваа. Айс. Тэгээ ингээд гоё интерьерний байт юм байна. Сүртэй юм. За энэ нэг юм нь бол ажил хийж байгаа хүмүүс дандаа гадаад энтэг Пакистан тийм байт юм байна. За надад өөр ийм юм суудлаа одоо энэ чи. За энэ дээр сууя. Тэгээ ингээ миний урд одоо ингээд энэ юу юм бэ? Халуун ногоотой тос юм шиг байна. Тэгээ шоё. Энэ цоо юм байна. Тэр ийм чили тавьчихсан. Тэгээ ингээ менютэй. Нөгөө баахан рамен нь би сая шорлог захиалчихсан. Тэгээ баахан сав. Мангарыг савхан хийгээд. Тэгээ нойтностой шүтний шүү. Ингээ гоё үнсний сав тавьчихсан.
Миний хажууд бас нэг хүүхэн тамхитаас суугаад. Яг утаа над руу яваад байгаа. Тэгээ миний энэ хажууд бас нэг хүүхэн сууд. Хоёр хүүхнээ донд сууж байна. За тэгээд хоолой. Тэгээ эндхийхээр бол шорлог манай монголоор бол энэ нэг шүдний шилгэр юм уу да тий одоо нэг би одоо Монголоос тамхи аваад ирчихэж байгаа. Яг тамхитай нэг хэмжээнд л байдаг гэсэн үг. Одоо энэ одоо юу эднийхээр одоо шорлог. За энэ болохоор дахианы хальс байгаа. Одоо юу гэдэг вэ? Арьс. Тэгтээ яа та. Би энэ дахианы нэг юм өөхтэй хальсантай дутагдав. Тэгээ одоо дахиад бас 2-3 шорлог ирж байгаа. Энэ махан. Тэгээ өнөөдөр асан. Бидний хоол идсэн болохоор одоо жоохон гоё юм чарсан мах идээд зөөрөө суугаад тэгээ буудлуугаа орно. Оосаа манай буудал чинь нөгөө хоол нь үнэгүй. Шүн дэвтэй юу яачтай юм шиг үү. 11 өнгөрөөгөө тэр нөгөө бүх буфе хоол нь хаагчдаг гэсэн. Тэгээ өглөө 7 цагаас оройн 11 хүртэл буудал үйлчлүүлж байгаа ч юм хүмүүс бол чинь шууд үнэгүй аваад идэх боломжтой. Гаднаас бас зүгээр буфе хоол ингээд нэг Монгол мөнгөөр 100,000 төгрөг төлөөд тэр хоолнуудыг авдаг юм байлаа. За ингээд эдгээр ордог хүмүүсийн хоолны газар нэг юм байт юм байна. Одон би үлдсэн байсан гоё рамен маман авч идж үзье гэж бодож ирсэн. Окей, thank you. За энэ инстан эдгийг авсан. Одоо манайхаар одоо юу юм бэ? Нэг өнгөд дуусна. Энэ гахаа мах гинэ. Энэ сүлтэй энэ дахиад яваад гэж зүгээр хоёулаа ирж зааж өгч мөгөөд. Одоо манайхаар одоо жажигаар шиг дэлбэртэй юм даа. За нэгтэй энийг ингээд маш ихээр идэх юм шиг аа. Ой. Боо саха пиугаад энийг идэх юм байна. Тийм бас жоохон зөөлрүүлэх гээд дараа зэргийн сооттой усанд бас байлгацсан юм шиг байна. Тэгэхээр илүү нөгөө зөөлөн шүүсдэг сивсийсэн болцдог мах. Ер нь тэгээд тэр нөгөө одоо энэ уулынхны шорлог хийгээд амар зөөлхөн гадаадд мададынх нь ер нь баг зэргийн нөгөө хүний аманд нөгөө нэг мэдгүй хүн бол амсаад мэдхгүй үйл явдлыг тийм хүнсний сод амтжээвэл тэр бас нөгөө махыг хүчээр одоо зөөлхөн болгосон юм. Энэ бас жоохон тэгсэн байна. Тэгтээ яах вэ? Хүний бил муу юм байхгүй. Хүнсний сод ч угсаа нөгөө байгалийн элемент болохоор хүний бие сайн цусан дамгийн сайн тэжээд болдог гэж явдаг. Ахаа маханаа үнэхээр гоё авдаг. Өдөө ингээд яг амар том биш ч гэсэн гоё ингээд пив уугаал тий хөдөн пив уугаал ийм нөгөө нэг одоо манайхаар юу юм бэ нэг хоол гэхээс 100 юм шиг байна. Амны сайхан даруулга болоод 100 болоод тэгээд яхан хүмүүсийг бас хараад байхад бас яг нөгөө нэг тэгээд даруулгахгүй арх дарс пив уухгүй маш их гоё хоол идж байгаа бас уугаад байгаа. Тэгээд эдгээр чинь бас нөгөө нэг бөөнөрөө одоо өдөр болгон ууж байгаа ч гэсэн бас тийм нэг их тооцоор уудаг юм байна. Ингээд хараад хамт орж ирсэн хүмүүс орилсолдоор нэг 2 шил бив, 3 шил бив тэр нэг хайбол гэдэг нөгөө содтой усанд нөгөө хийцэн арх мөн шиг юм аа. Тэрэндээ бараг алкоголгүй тэр мөрийгээ ууж байгаад орилдоод гараад явж байгаа. За нэг энэ нэг бас юм хоолны газрууд нэм байт юм байна. Эсвэл амар гоё тийм тухтай улаахан нэг гоё тийм гэртээ ороод ирсэн юм шиг мэдээлэл байна. Би түрүүн бас 0 ийм олон хүн баг маш цэвэрхэн байгаа. Амар цэвэрхэн. За тэгээд энэхийн газар нэг юм байдаг. За харитаа одоо бууд руу яваа.
Энэ ингээ гоё дуу мод болчих юм байна. Take me back to when Зөөх зөндөө мөнгө олцсон шүү дээ. Урзаацсан шүү дээ. be friends and lost through the years. And I've not seen the roaring fields. Ланд 300 шүү дээ. Японд бол амар ховор юм билээ. За тэгээд Фукуока хотын шүн нэг иймэрхүү байна. Гоё байт юм байна. Энэ гол нь өстой амар том гол байна. За энүүхийн урд далаа байгаа. Далаа руу цутгадаг. Маргааш өглөө бид нар бас босоод нэг гоё хоолны газар орно. Тэгээ буцаад Осака явнаа. За. Юу яана? Өглөөнийхөө цаг байна. За энэ сүртэй эдний өнгө нь бол их гоё. Ногоон өнгөтэй. Зүүн. За ингээд нөгөө зааландаа тэгэл үхэл юм болж идэв юм байна. Өглөөний цайн өдрийн хоолноос өөрчлөгдчихдээ юм шиг байна. Одоо 8 цаг болж байна. За бас их олон хүн байна. За нэг тийм залуу олны хэсэг нь бол юм бид юм байна. Тэгээ өндөг мөндөг шүлтэй шаардсан амлет тост талхнууд. За тэгээд каш ногоо. За энэ дээр круассан тавьсан. Өдрийн хоолоос арай цөөхөн хоолтой болчтой юм байна. Иймэрхүү голдоо юм. Усан юм жижиг ширээтэй. Энэ хана их гоё харагдаж. Зайплас хотел бол ийм байдаг байна. Тэгээд зүгээр цаашаа явъя. そうだね。ナイス。За. За одоо ингээд энэ айгаа харамч юмхтэй юм байна. Минийгөө баймаа мулааж аваад. За тэгээд ингээд Японд ингээд Үхрийн хэлний газар хамгийн үнэтэй байдаг. Энэ хоёр байгаа нь бас намайг Үхрийн хэлээр гоё дайлна нэ. Тэгээд одоо энэ үнийг харалтаа зүгээр нэг энэ гавтгаа Үхрийн мах 100 мянган төгрөг биш Үхрийн хэл. Тэгээд Үхрийн хэл бол Японд бол хамгийн одоо тансаг үнэтэй гоё хоолны газар гэдэг. Энэ хоолны газар ойчроо зогсож байна. За одоо энийг ингээд харалтаа зүгээр нэг юм 5 зүсэн Үхрийн хэл 100 мянган төгрөг. 4 зүсэн Үхрийн хэл 100 мянган төгрөг. 2 зүсэн Үхрийн хэл 80 мянган төгрөг гэж яа. За энийг зүгээр амсъя. Надад зүгээр Үхрийн хэлийг бид нар бол яадаг вэ гэхээр 2-3 чанаал зүгээр сайхан талхан дээр тавиад идчихсэн шүү дээ. Тэгэхээр Японд бол хамгийн тансаг бол Үхрийн хэл юм биш үү? За энэ ингээ хоол нь ачир нэрж ах шиг байна. Хоол юм ачир юм мэдгүй. Нэг юм жоохон өтгөрүүлсэн шүл байна. Дотор нэг 3 шиг махта энэ одоо Үхрийн хэл юм уу мах юм. За тэгээ будаа энд нь бас дахиад нэг шүл дарсан ногоо. Будаа энэ хүч будаатай хамт холцсон будаа байна. За ингүүл харагдаж байна. Ваа. Окей. За эхлээд ямар ч нэг юм ээ. За ингээд нөгөө Үхрийн хэл нэглээ. Хагас шүүрхийл юм байна да бас. Ингээд хичээд грилэн дээр шаардсан байт юм байна. За энэ ингээд цагаан ловон васабитайгаа. Энэ л бүрэн бол чанаагүй. Шүүрхий болохоор зөөлхөн байгаа л да. За одоо ингэж идэх юм байна. Энэ нэг юм цэлцгсэн юм дээр цуунаасаа жоохон хийгээд за харагдаж байна уу? За ингээд жоохон хийгээд. За энэ удах юм шиг байна. За тэгээ энэ зунгарлц юм аваад будаан дээр асгах юм. За ингэхийн гинэ. Энэ нэг юм зунгарлц нөгөө
үндэс байт юм билээ нэг төмөс шиг цагаан. За тэгээд энэ шүлийн амсгал. За шүл нь бол яг нөгөө нэг хятад хоолнд оронгууд нэг өндөр бондорны шүл мөлгөөд байна шүү дээ. Өстө жонгорлцсан амтыг мэдрийгүүд энийг дэдэх юм байна. Гоё юм байна. 어디 그래 있는 게 됨. 아주 좋게. 뭐는 뭐라고? 아, 뭐 흔히 일단 거의고로 이때 듣는지 봤으면 이거는 약 두 개가 왔을 때래. 지금 거의 자시 왔어. 야, 혹관. 이거 여쭈 와서 yap치다. 예. 자, 뭘 이 맴을 두 개가 왔다. 아무튼. 대어 자시 어떤 거나. 자, 인디는 이제 와사비 땀. 장한다 온다. 그 인디를 또 소화사 이래. 그거다. 이게 됐나? 울순 장한동 와사비 허이로 좋다 했던 것도 이게 비린데를 대우기네. 아, 이게 지치면 이게 지치면 아. でも近年ちょっとゲリラ気候変動で 야, 은근 진짜 누구는 가면 도쿄 아무튼 가면 다락치던 배 그런 것도 하면 거의 없지 때문에 그래서 진짜 요구하는 말은 굉장히 스트레스 나와. 얘를 인스타에다 알고 있는. 아니면 근데 저럴 때 있을 때만 누구도 어렵대. 자, 그래 이때 가서 리임 베디면 되겠잖아. 22歳から 내 가슴 돌 때는 것도 봐. 되나 이거 움때 망가져서 온 소었어. 아, 좋다. 若い子たちはもう興味が 가만히 ない 있는 다나카 선발님. 다나카. 자, 내가 이름 뭐 어떤 소리 많아. 자, 그래 이때 이름 뭐 이제 약간 아무게 움때 와서 나왔으면 그때 뭐 샤트 두 개 왔을 때 선배 안 왔. 이렇게 다 됐어 뭐. 자. 자, 이런 데가 네 매면 좋게 했지만 위월 약구면 혼이 아버지 스님의 경우로 올 때는 우리 호텔에 있을 때 되게 도끼만 하와더라서 도끼 일정 멀쩡하다서 이거 같다. 이런 건 맛이 운태인데 내가 다 이들을 아무래도 또 운태 와서 내가 또 어렵잖아. 그냥 그런 숨 стата 있는 걸 дөрөнд 200 махан 80,000 гэж байт юм байна. А тэгтээ бас гоё юм аа төсөөлмөл нь удаан өрмөц. За иймэрхүү газар байт юм байна манайхан. Хүний ил идэхгүйгээд Японууд тэгвэл нэг юм байт юм биш үү. За одоо нэг сайхан кофе уучаад тэгээд Шинкансентэйгээ суугаад Осака руу явна да. Осакагаас ер нь бид ийш тийш яваад байгаа. За тэгээд дараа нь бас бид Нагано гэдэг газар руу явна. Жинхэнэ Япончуудын тариачдын тийм газар руу явна. За кофе шоп руу гацсан мөрөө. За энэ afternoon tea гэдэг нэг гоё сүлжээ газар. Тэгээд энэ чэнэс гоё ийм цай захлаа. Peach and lychee гэх. Тэгээд гоё кейк загсан. Окей. Thank you. За тэгээд энэ ийм гоё өвөө эмээнээр орд юм байна да. Тэгээ би сая нэг ийм цай захлаа. Энэ аюу гоё харагч. Тэгээд нэг apple pie захлаа. За ингээд Фукуокад байх одоо сүлжээ орох газар бол юм байна. Энэ бол амар гоё сүлжээ цайны газар. Тэгээ ер нь Япончууд ийм газар их орох дуртай юм билээ. Ийм газар ороод цайгаа уугаад цаа маажаал. Тэгээд ажил ярьж ер нь кофе шоп, ийм цайны газар уулзалт ажил ярих гэдэг юм яг тийм хөөж болгоцсон юм билээ. Амар гоё. За тэгээд би чинь энэ ажлаа яриад гэж.
За окей. За тэгээд Фукуока маш их таалагдлаа. Амар гоё хот байна. Одоо бид нар стейшн руугаа Багзаал руугаа тий Багзаал руугаа яваад хурдны галт тэргээ билет аваад тэгэл Осака руугаа явна да. За дараагийн твлог Осакагийн учир бүтүүлэг амьдралын тухай гарна. Баяртай.